Нүд бол бидний энэ хорвоо ертөнцтэй танилцаж өдөр тутамдаа олж авдаг мэдлэг мэдээллийн 70%-ийг хангаж байдаг чухал эрхтэн. Бид амьдралын олон үнгийг нүдэрээ харж дүгнэж мэдэрдэг. Гэвч харах мэдрэхүйг хүссэн нүд хэмээх хэрэгтнээ хайлаж хамгаалаагүйгээс хараа мудах цаашлаад хараагаа алдагч тохиолдол их байдаг юм а. Манай улсын хувьд 2013 оны тоо мэдээллээр харааны бэрхшээлтэй 14,800 гаруй хүн байна гэсэн статистик байдаг. Тэгвэл эдгээр харааны бэрхшээлтэй хүмүүсийн 65% нь олдмол шалтгааны улмаас харааны бэрхшээлтэй болдог байна. Тэгвэл хүн амынхаа эрүүл энхийн төлөө сүүлийн 17 жил тасралтгүй ажиллаж, эрүүл мэндийн цог зүйлчилгээг үзүүлж байгаа Талимаа эмнэлгийг энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ онцолж байна. Манай эмнэлэг 1999 оны 7 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Ер нь бол тусгай зөвшөөрөл бол 4 сарын хурлаар орж батлагдсан. Тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Анх нэгтгэхдээ зөвхөн одоо үүдийн эмнэлэг гэж ярьдаг тийм ээ. Нүдний эмгэгийн эмчилгээ онцлогоо үйлчлэгээ онцлогоо тэгээд гоо сайхны мис засал нүдний мис заслын эмчилгээ гэсэн юм үүдийн эмнэлэг хэлбэрээр нэг совилогч нэг эмчтэйгээр одоо би өөрөө нэг совилогчтойгоор анх нэгжсэн нүдний шилний нэг жижиг бас хэсэгтэй ингэж нээжсэн. Тэрнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлсээр одоо 2004 оноос эхлэж 20 ортой нүд мэдрэл дотор уламжлалт эмчилгээ барай заслын чиглэлээр ингэж хэвдэх 20 ортой эмчилгээ ингэж нэмэгдүүлж авсан. Тусламж үйлчилгээ үзүүлэх шүдний чиглэлийг авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Талимаа эмнэлгийн нүдний хэсэгт нүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, мис засал, гоо сайхны мис заслыг хийж байна. Тухайлбал зовхны эмгэг, зовхны буулт, зовхны эргэлт, сормуусны буруу ургалт, хялар засах, нүдний даралтын мис засал, болрын мис засал, давхраа суулгах, зовхны үрчлээ арилгах, зов хөргөх, нүур өргөх зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр чанартай, оновчтой эмчилгээг үйлчлүүлэгчтэй хүргэсээр байгаа юм а. Нүдний бүх төрлийн одоо онцлогоо эмчилгээг хийн, дээрээс нь мис заслын лазер эмчилгээ, тийм эмчилгээнүүд хийн. Бас манай эмнэлэгтэн сүүлийн үед сүүлд оруулж ирсэн багж байгаа юм болохоор одоо нүдний даралтны өвчин. Нүдний даралт нь одоо хоёр төрлөөр ихсдэг хүн ер нь хүний нүдний даралттай тэр нь болохоор одоо үнцэг нээлттэй, үнцэг хаалттай гэсэн хоёр одоо тийм шалтгаанаас болж нүдний даралт ихсдэг. Тэрийг одоо манай аппарат бол нүдний үнцэг хаалттай буюу хаалттай үнцэгтэй глауком бас нээлттэй үнцэгтэй глаукомын үед хоёуланд нь хийдэг юм лазерын эмчилгээ хийдэг тийм аппарат байгаа. Техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, iPad зэрэгээр хараа хяналтгүй олон цаг тоглуулснаас болж харааны сулралтай хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаад эцэгэх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-аас 5 настайгаас нь шалгуулж урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна. За үүнтэй ижил эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг эрж шалгуулж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэйг ч сануулж байлаа. Хүүхдийн насанд бол энэ одоо хараа муудах гэрлийн хугарлын өөрчлөлтүүд их байна. За тэгээд мөн төрөлхийн өөрчлөлтүүд бас их байна. Хялар, ботоз, за тэгээд мөн төрсний дараах эмгэгүүд бас их байна л да. Насанд хүрэгчдийн 40-с дээш насанд хүрэгчдийн хувьд ихэвчлэн бас нүдний даралтт өвчин маш их байна. Тэрнээс гадна мөн хүүхдийн насанд ч гэсэн одоо энэ даралтын өвчин нэлээх байна. Энэ нь бас юутай холбоотой гэвэл агаар усны бохирдол нэгдүгээрт, хоёрдугаар тэр нь гар утасны хэрэглээ, компьютерийн хэрэглээ мэлих дэлгэрсэнтэй оцор нүдний тийм юутай бас жоохон холбоотой байх магадaltaй. Одоо янз бүрийн зовир ямар нэгэн одоо илэрсэн тохиолдол хамгийн түрүүнд эмчид хандах шаардлагатай. Талимаа эмнэлгийн эрүүл мэндийн цог зүйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай. Үйлчлүүлэгчтэй амбулатороор эмчилгээ үйлчилгээг үзүүлэхээс гадна хэвтэн эмчлүүлэх боломжтой хорон ортой. Тоглог орчинд тань тохирсон эмчилгээ үйлчилгээг мэрэгжлийн өндөр түвшинд хүргэдэг гэдгийг үзэгч тандуулах гээд таатай байна. Мөн зүрхний бичлэг болоод бүх төрлийн эхо оншилгоо хийж байгаа юм. За мөн тус эмнэлгийн хувьд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй хэвтэн эмчлүүлэх боломжийг олгодог гэдгийг ч мөн энд дуртах нь зүйтэй биз. Манайх одоо 5 дахь сая бол 5 дахь удаага магадлалыг итгэмжлэгдлээ. Магадлалын итгэмжлэгдсэн эмнэлгүүд одоо хэвтэх үйлчлэгээнд эрүүл мэндийн даатгал хэрэглүүлдэг учраас манайх одоо эрүүл мэндийн даатгалаар хэвтэгчдэд 40-оос
50% хөнгөлөлтөөр үйлчлэгийг авдаг. Талимаа эмнэлэг гэхээр одоо хүмүүс ихэвчлэн нүдний эмнэлэг гэж мэддэг. Гэхдээ манайх бол дотроо одоо ийм олон тасагтай хэвтийн эмчлүүлдэг, үйлчлэгээ одоо үзүүлдэг учраас одоо та бүхэн ирж эмчлүүлэхээр бол одоо нүдээр хийхгүй уламжлалт ангаах ухаан, дотрын ангаах ухаан гэдэг одоо Европ ангаах ухаан, уламжлалтын ангаах ухаан хоёрыг одоо хослуулж одоо эмчилгээ хийлгэж болно. За уламжлалт ангаах ухаанд одоо хийгдэж байгаа эмчилгээг бол одоо энд бол ихэвчлэн барайг голчиж хийгддэг. Яагаад вэ гэхээр одоо хүн одоо их харивддаг, их ядардаг. Одоо монголчуудын утааны нөхцөл маш их ядарсан, уушгины өвчлөл маш их ихссэн, ханиа том ихсэн үед хүн их ядарч байна, цусаа хангамжийг багасч байна, хүчил төрөгчийн дутагдалт их орж байна. Энд одоо барай эмчилгээ маш сайн. Тамир тэнхийг их сайхан сайжруулж өгнө. Биеийн одоо цусаа хангамжийг, эргэлтийг одоо сайжруулж өгдөг байгаа. Тэгээ ганцхан бас барай хийгдэхгүй, эм там барина, зүү эмчилгээ хийгдэнэ, бомб эмчилгээ, татлайг одоо зүү эмчилгээ, одоо төөнөр эмчилгээ, яг л уламжлалт эмнэлэгт ямар эмчилгээ хийгдв тэр бүгд одоо энд хийгдэж байгаа. Оншилгоо, эмчилгээ бүх төрлийн одоо хүнд хэрэгцээ шаардлагатай бол шинжилгээнүүдээ хийлгүүлээд шаардлагатай бол дүрс оншилгоонуудаа хийгээд эмчилгээг нь хийхэд явж байгаа. За сүүлийн үед ер нь их даралт ихсэлт бол сахараар хүмүүс ер нь бол хэвтэж байгаа. Тэр нь болохоор хоол ундны одоо зөв бус одоо хоолттой холбоотой тэгээ стресстэй, тархалтай учраас тэр хүмүүс одоо аль болох хөдөлгөөнтэй агаад хоол ундаа зөв үедээ одоо өөх тосоо багасгаад хөдөлгөөнтэй авах юм бол ер нь даралт ихсэх магадлалыг одоо бууруулж болно. Тэгээ аль болох эм бус эмчилгээ хийх зүгээр байна гэж бодож байгаа. Талимаа эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ мэрэгжлийн өндөр түвшинд явагддаг учраас эднийхийг зорих байнгын үйлчлүүлэгчид олон. За тэдний нэг бол Оросын албаны улсын Улаан-Үүд хотод амьдардаг Миронов Семён юм а. Түүний хувьд энэ удаа 4 дахь жилдээ дараалан эмчлүүлж байна. Эрүүл мэндийн цогц үйлчилгээг эндээс бүрэн авчиж чаддаг учраас сэтгэл ханамжтайгаар талимаа эмнэлгийг зорьдог тухайга тэрээр ингэж ирсэн юм а. Миний хувьд хөгшинтэйгөө Оросын холбооны улсын Буриадаас ирсэн. Бид талимаа эмнэлэгт хэд хэдэн удаа жил дараалан ирж эмчлүүлж байна. Бидэнд энд эмчлүүлэх маш их таалагддаг. Учир нь эмчилгээ үйлчилгээний хувьд маш чанартай сайн хийгддэг. Эмч ажилчид нь найрсаг, мэрэгжлийн ур чадвар сайтай. Мөн уламжлалтын эмчилгээ барай засал, бомб зүү төөнөр хавсарч хийдэг нь бидэнд маш их таалагддаг. Тайван, тоглог, цэвэрхэн өрөө тасалгаатай, амт чанартай хоол хүнсээр үйлчилдэг болохоор бид байнга талимаа эмнэлгээр үйлчлүүлдэг юм а. Одоо хүний бие чинь цогцоор эмчлэх шиг сайхан юм хаах. Одоо тийм эмнэлэг ер нь байдаг юм уу? Би бас мэдэхгүй л байна. Тэгэд энд ирээд би 2 хоноо л сайхан болцсон шүү дээ. Тэгээ би тэрнээс өмнө энэ ганц цэцэг эмчтэр ирж нүдээ анх үзүүлээд тэгээд 7 хоногт л сайхан болгоод өгсөн шүү дээ. Ер нь эмчилгээ нь бол их онцлогоо эмчилгээ сайтай юм гэж би бодсон. Тэгэл энэ талимаа эмнэлэг гэдэг нэг ёстой нэг жинхэнэ сайн эмнэлэг байдгийг. Хоёулаа одоо тэрэнд хоёулаа хэвтэн. Тэгэл ганц зорилт маань энд ирж хэвтэл одоо сайхан эмчлүүлж байна. Хөл маань сайхан болж байна. Хөл маань ч одоо сайхан болж байна. Их баяртай байна. Миний 2 хөлөөрч одоо энэний хөлж гисэн одоо өвдөөж ерөөсөө явдггүй байсан. Тэгээ хөл эмчилжиг одоо энэ шатрууд нь зүгээр гүүгээд орохтол одоо зүгээр бэлэн сайхан байна шүү дээ одоо. Эрүүлжүүлэн эрч хүч нэмэн залуужуулан гоо сайхныг сэргээн. Талимаа эмнэлэг. Талимаа эмнэлгийн хамт олон 8 жилийн өмнөөс PRP эмчилгээг эх орондоо оруулж ирсэн анх тагч юм а. Олон жилийн дадлаг туршлагатай эдний хамт олон мэс заслын бус аргаар ямар нэгэн эм тариа лазер бусад химийн бодисгүйгээр зөвхөн өөрийн цусан дах эсүүдийн тусламжтайгаар нүрийн арсыг эрүүлжүүлж сэвх батга үрчлээ толгод нөхцөлт сорвжилтыг арилгах арсны өнгийг сэргээх боломжийг бүсгүйчүүд та бүхэндээ олгож байна. Манайх бол тий тэгэхээр гадна зүгээр охид бүсгүйчүүд эрхчүүд хинч байсан одоо гоо сайхны эмчилгээг бас нэлээ арьс эрүүлжүүлэх янз бүрийн гоо сайхны эмчилгээнүүд хийгдэн арьсны одоо унжил сэвх тол батгах нөхцөлт үрчлээ. За тэгээд арьсан дээр нүүрний арьсан дээр янз бүрийн батгахшил яршил гараад байгаа. Эднэрийг бас эмчилгээний автобиотехнологийн эмчилгээгээр эмчилдэг. Тэрнээс гадна давхраа суулгах одоо нүдний завхны унжилт өргөх, нүүр өргөх гэх мэтийн бусад мэс заслуудыг бол бас гардаж хийгдээд нэлээ удаж जैन. Тэгэхээр жоохон нэлээ найдвартай бөгөөд туршлагатай. Энэ мэд эрүүл Монгол хүний төлөө эрхэм зорилгоо тодорхойлж, эрүүл мэндийн салбартаа түүчэнд болон манлайлж яваа талимаа эмнэлгийнхаа хамт олонд
цаашдын ажилд нь амжилт хүсье. Хэрэв үзэгчдээ Талимаа эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл 9118 78 53 99 8 59 58 дугаараар холбогдох боломжтой. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр эрүүл мэндийн салбарт баялаг бүтээж, эрүүл Монгол хүний төлөө урайтай Талимаа эмнэлгийн үзэгч та бүхэндээ онцлон танилцууллаа. За тусам эмнэлгийн хувьд мэрэгжлийн боловсон хүчин болоод цогц эмчилгээ үйлчилгээг үйлчлүүлэгчтэй хүрэгдгээрээ онцлог даваа талтай юм а. За тусам эмнэлгийн хувьд 6 дугаар бичил хороол буюу 28 дугаар сургуулийн баруун талд байрлаж байгаа юм а. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлэгтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.